Сайн байцгаана уу хоньнууд минь. Та нартай маргаашийн 10 сарын 2-ны Пүрэв гаригийн зурхаа хэлэх гэж байна. За маргааш сар хонхын ордон байрласан байх болно. Маргааш өглөө хоньнуудыг хариуцдаг хангарах гариг хонхын ордны сараар дайрч өнгөрөх болно. За үүний нөлөөгөөр хоньны ордны хүмүүсийн хувьд бусадтай тэрсэлдэх, бусадтай маргалдах, бусад хүмүүст бухимдах, эсвэл эргэн тойронд байгаа хүмүүс чинь өөрсдөө тийм бухимдсан байдал гаргах гэх мэт зүйлүүд болж магадгүй. За тэгэхээр мэдээж хоньны ордныхан минь аль болох тэдэнтэй маргалдахгүй байхыг хичээж аль болох тэр хүмүүс өөрийн чинь сонссон энэ зурхааг сонсоогүй гэдгийг ойлгож хүлээцтэй байхаас өөр аргагүй байдал орноо. За гэхдээ хэрвээ хин нэг нь үнэхээр өөрийг чинь маш тийм төвөгтэй нөхцөл байдалд оруулаад шудраг бус тийм мэдрэмж төрөөд за тэгэх юм бол харин хэлэх гэсэн үгээ хэлж болно. Хэрвээ тийм биш бол заавал маргаж өөрийгөө батлах гэсэн хэрэггүй. За оройхон тийшээ бас сэтгэл санааны байдал чинь нэлээд тийм хэлбэлзэлтэй, гэгэлзэх болно. Бухимдалтай байдал чинь тийм амархан арилгахгүй байх болно. Тийм учраас оройн цагаар аль болох өөртөө илүү анхаарал тавьж өнгөрөөгөрөө гэж хэлмээр байна. Яагаад гэвэл орой хонхын ордны сар сугар гараг 2 тэнцвэргүй холбоо үүсгэнэ. За энээс болоод тийм эвгүй нөхцөл байдал ер нь л тийм маргааш жоохон төвөгтэй өдөр байх болно. Хэрэв өнөөдөр тийм өдөр байсан бол маргаашаас ялгаагүй бараг маргааш бүр илүү ээж магадгүй тийм хурцтмал байдал үүсч магадгүй. Яагаад гэвэл хоньны ордыг хариуцдаг ангараг гариг дайны бурхан гэдэг нэрээрээ алдартай. Ангараг гариг хаашаа жоон хаан ч очино дайн байлдаа хийж идэг. Яг хоньнууд чиг маань. Тийм учраас бид нар яаж чадахгүй. За хамгийн түрүүнд үзэрний нөгөө тал гарсан зүйл юу гарсан бэ гэхээр хэлсэн зүйлүүдийг сайн дагаж мөрдөөрөө маргааш маш тийм ганцаарсан мэдрэмжийг хүлээж авч магадгүй гэж гарч ирж байна. За өдөр бусадтай маргалдах, бусадтай таарахгүй байх тийм нөхцөл байдалд орох юм бол аль болох тэр хүнээ түрүүний миний хэлснээр ойлгохыг бодож өнгөрөөгөрөө за оройн цагаар өөртөө анхаарлаа тавьж өнгөрүүлээрэ гэж хэлсэн. Тэрнтэй бас зохицсон зүйл гарч ирж байна. Өөрийнхөө тайван төлөв байдлыг болоод өнгөрүүлээрэ. За би дахиж нэг гаргамаар санагдлаа. 10 сарын 2. За сэтгэл санааны байдал нэлээд тийм болохгүй байгаа зүйлээсээ болоод жоохон тийм эмоорч магадгүй гэж гарч ирж шүү за. Хин нэг нь өөрийг чинь буруу шүүж магадгүй. Хин нэг нь өөр чинь хатуу ширээ үг хэлж магадгүй. За тийм учраас хурцлаа сонссон юм чинь тэгээд гайгүй байлгүй дээ гэж бодож байна. За тэгээд дараагийн видеоор хүртэл баяртай.